За сайн уу залуусаа. Шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. 2-7 хоногийн турш миний би ар гэр ажил төрөл инээдэр эгсээрэл юу ч хийж амжсангүй. За тэгээд шинэ 7 хоногоор иргэн уулзч байна. За энэ 7 хоногоос ер нь бол хоёр амар гоё ярилцаа байгаа. За би энэ бичлэгийнхаа ер нь дунд хэсгээр за сүүл хэсгээр бол онцгойлон оруулж өгнө. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ гэхээр за ер нь бол евро USD дээр ингээд гоё гоё шинжилгээнүүд гаргасан, паунд USD дээрээс ингээд шинжилгээнүүд гаргасан байсан. Тэр шинжилгээнүүд маань бол айгүй гоё хэрэгжсэн байна лээ. За тэгээд энэ дээрээс нэмээд ер нь бол арилжааны сэтгэлгээ болон арилжааны арга туршлагаа илүү сайжруулах мэдлэгээр хөрөнгө оруулах хэрэгтэй байгаа бол за миний энэ үн төлбөргүй курсууд танд туслаасаа гэж хүсэж байна. Тусна гэдэгт би бол итгэлтэй байна. Тэгэхээр та бүхэн арилжаач Цэвком вебсайтаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваасаа гэж хүсэж байна. За тэгээд ер нь бол миний веб аргачлалаар арилж байгаа хийдэг байгаа. За тэгэхээр сая сүүлийн 7 хоногт бол доллар индексийг би нэг тодорхой хэмжээнд коррекшн болж байгаа дараачийн импульс гарч ирнэ гэдэг энэ таамаглалыг бол дэвшүүлсэн байсан. За яг энэ таамаглалын дагуу ч гэсэн бас явлаа. За тэгээд дараачийн давлгаанууд нь хаашаа байж болох вэ гэхээр ер нь бол долларын индекс маань бол ер нь жоохон чангарах боломжтой гэж харж байна. За тэгэхээр тодорхой хэмжээнд ингээд коррекшн хийлээ дараачийн нэг юм импульс гарч ирлээ дараа дахиад нэг импульс гарч ирэх юм нөхцөл бол ажиглагдаж байгаа. Яг тэгэхээр 1 2 3 4 5 гэдэг ийм давлгаанууд бас явж болно гэдгийг бол харж байна. Одоо хүлээж байна. За тэгэхээр яг энэ дээр үндэслээд бол одоо евро USD дээр ямар хөдөлгөөн гарч ирэх вэ гэхээр ер нь бол одоо нэг дараагийн 4 дахь давлгаагаа бол явуулж магадгүй. За 27 хоногийн гаргасан шинжилгээн дээр маань болбол тодорхой хэмжээнд бол одоо correction хийж байгаад дараачийн импульс орж ирнэ гэж. За ер нь бол манай wave одоо Discord серверийнхэн маань бол яг энэ арилжаанд орсон байгаа. За тэгээд дараа нь бол одоо импульс дараагийн импульс ер нь бол орж ирэхийн тулд бид нэр дахиад нэг жоохон correction орж ирээд нэг ойролцоогоор 16 900 орчим руу ийшээ нэг correction хийснийхаа дараа дараачийн импульс хөдөлгөөн орж ирнэ гэдэг ийм дараачийн импульсыг хүлээж байна. Окей. За тэгэхээр энтэй яг зэрэгцээд бас pound USD-г бас нэмээд энэ тодорхой хэмжээнд correction орж ирээд импульс орж ирээд за энэ нь болохоор яг өөрөө энэ нэг run flat гэдэг ийм нөхцөлийг одоо гүйцээгээд те би энэ wave аргачлалынхаа энэ паттернуудыг бол Discord дээр бол тайлбарладаг. Тэгээд Discord-ийн тусгай mentorship хөтөлбөрөөр бол ингээд хүмүүстэй дасгал ажиллаар зааварлаж өгөөд хүмүүстэй ингээд хэрхэн яаж одоо илүүтэй wave-үүдийг тодорхойлох харах уу одоо таньдаг болох уу гэдэг талаас нь бол зааж өгдөг байгаа. За тийм. За тэгээд хамтарч ажиллахаар бол та арилжаач University-гийн веб хуудасаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваасай гэж бол миний хувьд бас хүсэж байна. Окей. За тэгээд pound USD-г өгөх юм бол энэ маань өөрөө нэг энд A давлгаа байгаа, энд B давлгаа, тэгээд дараачийн C давлгаа ороод ирсэн. Тэгэхээр дараачийн ер нь бол хөдөлгөөн бол нэг 34 700 орчмоос 34 600 орчмоос дараачийн импульс орж ирээ, жоохон коррекшн орж ирээ, дараачийн импульс орж ирээд тэ энэ бүр том цагаараа гэх юм бол зүгээр л яг нэг энэ томоохон энэ дээшийн хөдөлгөөний нэг ийм A, B, C гэдэг ийм хөдөлгөөн болж ирж байгаа. Тэгэхээр яг энэ хөдөлгөөн дээр бол дахиад тодорхой хэмжээнд нэг ийм pullback орж ирээд тэ pullback орж ирснийхаа дараачийн импульс орж ирнэ гэдэг энэ нөхцөлийг бол харж бас болж байна шүү. Тэгэхээр pound USD-г бол жоохон өсөд ороод ирэнгүүт sell ярилцаанд оролцъё гэдэг энэ нөхцөлийг харж байгаа гэсэн үг. За Австрали доллар USD, Австрали доллар USD дээр бол миний хувьд бол яг төдийлөн бас яг тийм ийм гэж хэлэхэд бол айгүй хэцүү нөхцөл байдалтай харагдаж байгаа. Яг гэхээр энэ чинь өөрөө яг энд нэг ийм running flat хийсэн байх боломжтой. Ийм running flat байх юм бол энэ Австрали доллар чинь өсөө өвчдөг байгаа. За одоо эндээс ингээд харахад бол ингээд шууд өсөөд явчих бас боломжтой. Нөгөө талдаа гэх юм бол weekly daily нөхцөлтэй харах юм бол тодорхой хэмжээнд correction ингээд удаад хийгээд ороод ирэх юм бол импульс доош орж ирлээ дахиад correction орж ирэх юм бол эндээс нь sell арилжаанд орж болно гэсэн энэ нөхцөлийг бол бас харж болох байгаа. Тийм. За тэгэхээр ер нь бол Австрали доллар бол маш нэг эвгүй юм нөхцөл байдалтай байгаа. Учираас төдийлөн бас арилжаанд хамтарч орё тийм байна гэж бол хэлэхэд бол хэцүү байна. Тэгэхээр энэ 7 хоногт бол Австрали доллар дээр бол миний хувьд арилжаа хийхгүй байгаа. За харин
нөгөө нэг харж байгаа айгүй чухал гоё ярилцаа харагдаж байгаа гэж хэлсэн маань бол энэ евро аауд дээр бол байгаа. За тэгэхээр би энийг бол еврогийн сулрал руу эсвэл австрал долларын чанга руу яг хэлж бол үнэхээр сайн мэдэхгүй. За гэхдээ ер нь бол яаж харж байгаа вэ гэхээр энд нэг импульс байгаа. За энэ унсан импульс нь яг энд ингээд давтагдаж орж ирэх юм боломжтой. Яг л гэхээр энэ өөрөө A, B, C гэдэг ийм correction байгаа учраас дараачийн импульс ороод ирсэн энэ доовыг эвдэлсэн энэ дахиад A, B, C гэдэг ийм засвар хөдөлгөөн ороод ирсэн. Тэгэхээр энэ expanding flat гэдэг энэ засварын хөдөлгөөн дээр ер нь бол маркет бол ингээд доошоо орж нэг stop loss-уудыг buy хийж байгаа хүмүүсийн stop loss-уудыг авлаа. Sell хийсэн хүмүүсийн stop loss-уудыг дээшээ гарч дахиж ир түүж авлаа. Тэнгүүтээ эргээд энэ доор дахиж одоо buy-ц хүмүүсийн stop loss-уудыг авахаар дахиад ингээд маш хүчтэй уналтыг ингэж гаргаж ирдэг ийм паттерн байдаг байгаа. Тэгэхээр ер нь том цайгаар харах юм бол энэ чарид ингээд ер нь бол аптренд бол ер нь бол төгсөх маягтай болоод эхэлсэн байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлыг бол харахад бол одоо дахиад ер нь бол нэг доошоо орж ирнэ гэдэг нөхцөл байдлаас за ойролцоогоор 71.80 орчмоос ер нь сэл ярьж байгаа болохоор бол төлөвлөж харж байгаа. Тэгээд импульс ороод эхлэх юм бол энэс орлоо стоп лосс тавилаа. Тэгээд нэгийг харьцах нь 10-тай харьцаж болохоор төлөвлөж байна. Окей. За тийм байна. За тэгээд дараагийн нөгөө гоё ярьж байгаа бол NZD USD дээр одоо гэж харж байгаа. За NZD USD бол AUD USD хоёр маань бол паттерны хувьд бол одоо чартын хувьд бол ингээ өөр явдаг байгаа. Хүмүүс айгүй хамаарал хараад байдаг. Гэтэл бол за одоо хэдүүл ингээ 4 цаг ингээ ороо харах юм бол тэ за Австрал доллар USD-ийн чарт нэг ийм байна. За энэ ингээд скриншот хийгээд авчиж. Ийм байхад NZD маань алидийн ингээд унаад ороод ирсэн те. Яг хамт өсөж байгаа юм шиг боловч гэсэн алидийн ингээд унаад ороод ирсэн. Айгуу гоё бүтэн коррекшн хийсэн. Тэгэхээр ер нь бол одоо NZD-ийн хувьд гэх юм бол миний хувьд юу харж байгаа вэ гэхээр за яг энд ингээ 3 яруу ингээ шалгацсан 3 шалгацсан. Тэгэхээр яг энд байгаа нэг импульс байгааз энэ импульсийг яг энэчнээ дахиж нэг давтаж шалгана гэдэг энэ одоо үзүүлнэ харуулна гаргана гэдэг энэ давлгааг харж байна. За тэгэхээр энэ нөгөө нэг өөрөө A болоод B болоод тэгээ C болдог ийм нөхцөл байгаа. Энд ч гэсэн A, B, C гэдэг ингээд 3 давлага байгаа. Энд ч гэсэн A, B, C гэдэг ийм 3 давлгаанууд байгаад байгаа. За тэгэхээр дараачийн бол импульс бол гарч ирэхдээ 64 орчим руу ороод ирнэ бол дэшээ хүчтэй өсөх боломжтой гэж харж байна. За тэгээд нэг цагаар ороод харуулах юм бол энэ маань өөрөө ending diagonal гэдэг энэ арилжааны аюу тийм сүртэй гоё нөхцөл бол ингээ байгаа. Энэ ингээ 1 2 3 за 4 5 гээд ингээд ending diagonal хийж байх юм бол эндээс за нэг 56 700 орчмоос бол миний хувьд бол buy орчийг нэгийг харьцах нь 30-тай арилжаа хийя гэдэг ийм арилжааны нөхцөлийг бол харж байгаа. Тийм. Тэгэхээр нэлээд гоё ийм swing арилжаа болох юм нөхцөл харагдаж байна гэсэн үг. Окей. За тийм байна. За тэгээд NZD USD euro AUD хоёр дээр бол ийм гоё арилжаануудад ороход төлөвлөж байна. За тэгээд та бүхэн эрсдлийн менежменттэй бариад аягүй сайн болцоосоо гэж хүсэж байна. За тэгээд USD JPY за USD JPY-ийн хувьд гэх юм бол за сая сүүлд нөгөө нэг Япончууд ч нэг эмхтэн нэг аягүй дорд үздэг юутай тэгээ соёлтой одоо тэгэл ийм шинэ ерөнхий сайз эмхтэн болгомоор байна гэдгсэн чинь ингээд гинтийн гэп гаргаад ирсэн. Тэгээд одоо ер нь бол нөхцөл байдал дээр яах юм болоо яг бүрийг хэлж мэдэхгүй ч гэсэн энэ дэр бол W, X, Y, X, Z гэдэг ийм 5 импульс гарч ирсэн байгаа. Тэ? Тэнгүүд одоо жишээ нь бол ингээд correction ороод ирэх юм бол дараачийн импульс тэг correction impulse гэдэг байдлаас бол маркет хөдлөх боломжтой гэж бол харагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн ер нь бол нэлээд одоо өнгөрсөн жилжингээ өссөн энэ евро USD аварчлаараа USD JPY маань бол ингээд унаад ороод ирэх боломжтой гэж бол харж бас боломж болно гэж бол хэлмээр байна. За тийм.
За тэгэхээр USD GPY дээр бол мэдээж нэг юм уналт орж ирэх юм бол айгүй гоё тийм swing ярилж байгаа болох боломжтой байна. За тийм байгаа. За USD Швейцар франк. За USD Швейцар франкийн хувьд гэх юм бол ер нь бол байнга л ингээд лав хийгээд байгаа. Лав. Дараачийн магадгүй correction хийгээд дараачийн ловч ус байж магадгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд ер нь бол USD-гээ ер нь жоохон чангарах боломжтой гэж харж байгаа учраас дахиад нэг дээшээ гарч ирчээд уналт орж ирж болох боломжтой гэж бол бас харж байна. Аль талдаа ер нь болгоомжтой арилжаа хийх хэрэгтэй. Тэгээд ер нь 7 хоногт 2-оос 3хан аюу гоё арилжаа төлөвлөл арилжаанд ороход ер нь бас эрсдлийн менежментийн хувьд, сэтгэл зүйн хувьд их тайван амгалан сайхан байдаг. За тийм байна. За USD Швейцар франк. За USD CAD-ийн хувьд гэх юм бол за CAD дээр бол нэг дахиад нэг тодорхой хэмжээний өсөлт орж ирэх боломжтой. Энд бас яг л адилхан W, X, Y, X, Z гэдэг ийм нөхцөл ажиглагдаж байгаа. За тэгэхээр ер нь бол тодорхой хэмжээнд дахиад нэг баг зэрэг өсөөд 40-500, за 41 орчим руу ч бас өсөлт явчаад дараагийн импульс орж ирж бас боломжтой. Тэгэхээр дараагийн 7 хоногт одоо ямар мэдээлэл юу байна гэдгийг сайн харах хэрэгтэй. За тэгээд мэдээж яг энийг нэг бүтэн импульс гэж үзсэн бол дараагийн импульс нь бол 50 орчмоос бол ирэх боломжтой. 41-600 орчим руу ер нь бол бас өсөлт маань үргэлжилж бас болно гэдгийг бас харж байгаа. Окей. За ийм байна. За gold гэх юм бол за өнгөрсөн 7 хоногт 5 өдөр хаагдахаас өмнө gold маань нэг унаад орж ирэх гэж байгаа юм шиг боловч гэсэн энд өөрөө энэ маань A, B, C гэдэг нөхцөлийг харуулж байгаа. За тэгэхээр ер нь бол энд нэг импульс байгаа. Энэ ингээд өөрөө correction тий өөрөө том correction тэгээд дараагийн импульс гарч ирэх боломжтой гэж орчин. Тэгэхээр 40 гэдэг үнээс ер нь sell хийж бас болж байна гэдэг энэ арилжааг харж байна. Тэгэхээр ер нь бол нэгд өдөр нэгдэхтэй gold маань бол өсөлттэй нэгдэх боломжтой байх нэ. За тэгээд яг нэгдэхтэй бас тодорхой хэмжээний жоохон уналттай магадгүй энэ хавьяас Трампын нөгөө мэдээлэлээс болоод те бас жоохон уналттай нэгдэж магадгүй. Гэтэл 4000 орчмоос дахиад нэг 400 орчим пип бол дээш өсөөд буцаад унах бол юм боломжтой гэж бол ажиглагдаж байгаа. За окей. Ерөнхийдөө товчондоо юм байна. За 2-7 хоногийн турш ер нь шинжилгээгээ хуваалцсангүй. Тэгээд та бүхэн надтай адилхан ингээд шинжилгээгээ waiver хараад илүү олон боломжуудыг, илүү сайн боломжуудыг маркет дээр олохыг хүсэх юм бол арилжаач.com-ийн маань Discord-тэй нэгдээрээ за тэгээд ер нь бол Discord-д нэгдснийхаа дараа манай вебсайтаар бүртгүүлээд нэвтрэх нэрээр нэвтрээд арилжааныхаа төлөвлөгөөтэй болж аваарай, арилжааны системтэй болж аваарай, журналтай болж аваарай. Яг надад одоо энд байгаа шиг арилжааны систем, схем, төлөвлөгөөний юм загварлал одоо миний курс дээр бол үн төлбөргүй байгаа. Тэгээд та арилжааны маш сайн шинжилгээ хийж чаддаг ч гэсэн ашиг хийж чадах байгаа магадгүй арилжааны төлөвлөгөөгүй байдлаас болж иж магадгүй. Тэр энэ одоо эрсдлүүдийг хаагаад арилжааны төлөвлөгөөтэй болоод тэгээд төлөвлөгөө зохиох нь загвартай байна гэдэг бол маш амар учраас тэр төлөвлөгөөг заавал хэрэгжүүлж аваасай гэж хүсэж байна. За тэгээд дараа 7 хоногт нь арилжааны ашиг таваар ашиг оролцсон их байх болтугай гэж хүсэж байна. За дараагийн 7 хоногор уулзцгаая.